Тэмэцхэн нь намайг Заяа гэдэг. Би ингээл ганц би ээж байна. Хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд минь хоёр хүүхдээ өгөөрөө үйлдэлээрээ зөв үлгэрлэх гэж алхам тутамдаа суралцахыг хичээж явна. Энэ карантины үеэр ажилгүй байлаа гэж зүгээр унтаад идээд твтээдээсэнгүү айл болох үрдө гоё дадал зуршил суулгах гэж айл болох гоё онлайн курсэд сууж суралцлаа. Миний уран хамгийн их хичээдэг боддог зүйл бол хоёр хүүхдээ зөв хүмүүжлэлтэй, зөв дадал зуршилтай зөв хүмүүс байхыг хүсдэг. Одоогоор миний хоёр хүүхэд гадаад улсад төрж өсч байгаач монгол хэлээрээ мундаг ярьдаг хүүхдүүд байгаа. Саяны энэ карантинаар хөрхэн өөрсдөд нь өдөр болгон йога хийдэг тийм хөрхэн дадал зуршилтай болсон. Тогтмол хийх юмнуудаа бичээд хан дээрээ хатцсан өдөр болгон тэрийгэ хараад тогтмол хийдэг. Ер нь миний яг хөвөл хийн яг л тэрийг хөрхэн дээрээгээд хийдэг. Тэгээ одоо бас хоолтон дээрээ би сүүлийн үед бас их анхаарад гурил сахараа хассан байгаа. Тэгсэн чинь бас л энийг та идэж болох уу? Энэ зөв хоолт уу? Энэ эрүүл үү гэх юм болгоныг асуудаг болсон. Энэ мөрчлийн уран манай хүмүүс зөв дадал зуршилтай болчихл байгаа. Тэгээ тийм л нэг ээж байна даа. Аль болох хүүхдүүдээ л гоё зөв хүмүүжүүлж зөв сайн хүмүүс болохыг хичээж байна. Ийм нэгэн ээж байна да. Баярлалаа анхаарал тавьсанд.